За сайн уу guys, өнөөдрийнхэн бичлэгээр та бүхэнд хэрхэн хуучин зургуудыг сэргээх талаар зааж өгөх болно. Өмнө бид нэр зураг засварладаг сайтууд дээр хуучин зургийг сэргээхэд төлбөр төлдөг байсан бол энэ удаа бол бид нэр үнгүүгээр зураг сэргээж засварлаж янзлах болно. Google-ийн гаргасан Nana Banana-аар одоо хуучин зургийг сэргээж өнгө оруулж сэв зураасыг ярилгаад яг л бодит зургийг бүтээж зурах болно. За тэгээ та хэд мэн эхлэхээс өмнө бүгд дардыг юм дараад тэгээд бичлэгийг үзээрэй. За хэдүүлээ зураг засаа суръя. За ингийн тул та бүхэн gemini.google.com гэдэг энэхүү сайт руу орж ирэх ёстой. Тэгээд энэ дээр хэдүүлээ Nana Banana-ыг ашиглаад зураг засварлах байгаа. Тэгэхээр өмнөх хичээл дээр би Nana Banana-ыг хэрхэн ашиглаж одоо яг Nana Banana-гаар яг юу хийх талаар хичээл заагаад оруулсан байгаа. Хэрвээ та тэрхүү бичлэгийг үзээгүй байгаа бол буцаж гараад бас part 1-гээ үзчихэд энийг үзсэн ч болно шүү. За хэдүүлээ энэ дээр бүх тохиргоонуудыг тааруулж байгаа tools хэсгээс create image гэдгийг сонгож өгөөд зураг оруулах байгаа. За миний өнөөдрийн засах зураг бол нэг ийм зураг байна. Би нэг ийм хуучны зураг олсон. Тэгэхээр та нарт бол өөрсөнд чинь янз бүрийн хуучны зургууд байгаа. Тэгэхээр тэрхүү зургуудаа бүгднийг хэдүүлээ энэ дотор нэмээд оруулаад ирэх хэрэгтэй. Upload file гэдэг дээр нь дарж агаад хуучныхаа зургийг сонгоод орууллаа. За тэгээд хуучныхаа зургийг сонгож оруулж ирснийхаа дараа хэдүүлээ яах вэ гэвэл энэхүү зургийг одоо өнгөц зураг болгоод өгөөч гэдэг өгөгдлөг өгөх ёстой. Хэрвээ та бүхэн энийг англи хэлээр бичиж чадахгүй байх юм бол миний бичсэн энэ промптуудыг та бүхэн дуурайж бичээд бас зургуудаа гаргаад авах боломжтой. Эсвэл хэрвээ миний бичиж байгаа промптууд танд таалагдахгүй байх юм бол та өөрөө бичиж болно. Эсвэл ChatGPT рүү ороод миний өмнөх part 1 дээр зааж өгсөн шиг орчуулга хийлгээд тэнгуүдээ шууд өөрийнхөө хүссэн зааврын дагуу энэ дээр бас зураг өөрчлөх боломжтой байгаа. За хэдүүлээ эхлээд шууд энэхүү зураг одоо тод болгоод яг бодит зураг шиг болгоод өнгөт болгоод бодит зураг шиг болгоод гэдэг өгөгдлийг өгье. За зураг маань бэлэн болоо гараад ирлээ. Хэдүүлээ зураг харъя те. Ер нь бол дайжгүй байна. За тэгвэл одоо хэдүүлээ яах вэ гэвэл энэхүү зураг буцаага татаад авчээ. За тэгж байгаа хэдүүлээ зураг засварлаж эхлэе те. За энэ зурган дээр хэдүүлээ жоохон өөрчлөлт хий. За энэ зураг татаж явангуудаа эргээгээд буцаагаад энэ дөрөв нь оруулаад ирье. За хэдүүлээ энэ зураг маань ингээд цаа харах юм бол жоохон хажуу талаас авсан байгааз тэгвэл хэдүүлээ энийг жоохон их зурдаас авах их зурдаас одоо камер руу их сарах гэдэг өгөгдлийг нэг өгöd үзье. За дараагийнх нь зураг маань гараад ирлээ те. Хэдүүлээ энэхүү зургаар татаж аваад хооронд нь харьцуулаад харъя. Ерөнхийдөө хүүхэд маань нэг жоохон их зурагшаа харж ирсэн байна те. За нөгөө хоёр нь их хөдөлгөөнд ороогүй байна. За хэдүүлээ одоо энэхүү зураг камер руу их гоё харцсан байгаа зураг хэдүүлээ ахиж энэ дээрээ оруулж өгөөд. За хэдүүлээ одоо арийнх нь бэкграундыг нь сольж үзье. За би нэг бэкграундыг нь байгалаар солих юм өгөгдөл өглөө. Хэрэв та бүхэн бэкграундаа жоохон өөрөөр өгье гэх юм бол ChatGPT-гээ ашиглангуудаа энэхүү зургийн одоо арын бэкграундыг нь иймаар солиод өгөөч гэж тодорхой бичиж өгөөд гарч ирсэн промптыг нь энэ дээр оруулж өгөөд тэгээд арийнх нь бэкграундыг нь солиулчих болно шүү. За бэкграунд маань жоохон солигдлоо те. Модтой, устай нэг ийм зургаар солигдсон байна. За хэдүүлээ энэхүү зураг маань ерөнхийдөө бас жоохон бүүсгэр байгаад байгаа тул энэхүү зургийг хэдүүлээ ахиж татаж яваад ахаад энэ дээр оруулж өгөөд хэдүүлээ илүү гоё өнгөт зураг болгоё. Зурагныхаа одоо энэ зураг маань жоохон тийм бүдэг өнгөт мөртлөө жоохон бүдэг харагдаад байна те. Энийг жоохон хэдүүлээ жоохон тод болгож өгье. За зураг маань гарч ирсэн байна те. Та бүхэн өмнөх одоо зурагтай харьцуулаад харах юм бол жоохон өнгөт болсон байна. За одоо хэдүүлээ яах вэ гэвэл жоохон ойрын зайнаас битсэн юм шиг харагдаж байна. Жоохон зайг нь холдуулж үзье. За ингийн тулд хэдүүлээ мөн л адил нөгөө зураг чеклж оруулж өгөөд дундын зайнаас зураг ахуулсан байхаар хэдүүлээ гаргая. За зайн жоохон холдож ирсэн байна те. За хэдүүлээ ахаад нэг арийнхаа зургийг нэг солиод үзье. За энэ удаа би энэхүү зургийг бас хамт хавсаргаад оруулъя. За ингэхдээ хэдүүлээ хоёр дахь зургийг оруулж өгөөд за эхний зургийн одоо ардталт байгаа байгалийн зургийг хоёр дахь зургийн ард байгалаар одоо солиод өгөөч гэдэг өгөгдлийг үл өгчээ. За ингэснээр хоёр зураг маань харьцуулагдаад арийнх нь бэкграунд нь солигдох байгаа. За зураг маань гарч ирлээ. За ер нь бол хэдүүлээ хоёр дахь зураггаа өгсөн чинь ийм болж байна те. Яг ингээд сууж байгаа юм шиг харагдаж байна. За илүү хөл гарна гарч ирсэн бол илүү гоё харагдах байсан байх. Гэхдээ жоохон тийм ч гэсэн ер нь бол бас дайжгүй зураг гараад ирлээ гэж харж байна. За хэдүүлээ эргээгээд буцаагаад эхнийхээ энэ
зурган дээр жоохон ажиллая. За одоо хэдүүлээ хуучныхаа зургийг сайхан янз бүрийн өнгөөр ингээд сэргээгээд сурчлаа тийм үү. Одоо тэгвэл энэхүү хуучныхаа зурган дээр өөр хэн нэгний зургийг нэмж үзье. Магадгүй таны одоо аав ээжи чинь хуучны зураг байсан бол та ингээд одоо сэргээгээ сурчлаа тийм үү. Тэгвэл одоо хуучныхаа одоо аав ээжийнхаа зурган дээр өөрийнхөө зургийг хэрхэн нэгтгээд хамт ингээд гэр бүлийн зураг болгодог талаар зааж өгье. Ингийн тулд хэдүүлээ upload файл дээр даржгаад тухайн зургаа сонгож өгөх ёстой. За би энэ зургийг сонгоод өгчий. Бас за нөгөө нэг зурган дээр нь болохоор өөрийнхөө нэг ийм зургийг оруулаад өгчий. За нэгэсэндээ би хоёр зураг өгөнгүүтээ. За эхний зурган дээр байгаа гэр бүлийн зургийн ард талд нь одоо миний энэ зургийг оруулаад одоо гэр бүлийн зураг болгоод өгөөч гэдэг өгөгдлийг өгчээ. За зураг маань гарч ирсэн байна. Хэдүүлээ хамтдаа харцгаая. За ард нь ингээд орж ирээ зогссон байна те. За одоо хэдүүлээ тэгвэл ард нь байгаа одоо намайг одоо хөгшин настай энэ хүмүүсүүдийг одоо араас нь тэрвэрж байгаагаар хэдүүлээ зургаа гаргая. За зураг маань бэлэн боллоо. Хэдүүлээ харъя. За ийм болсон байна. За ер нь дайггүй. Яг л бодит юм шиг гоё зураг болсон байна те. Зурган дээр хэдүүлээ одоо өнгө сүдрийг нь яг тааруулаад яг гоё бодит зураг болгоод өгөөч гэдэг өгөгдлөг өгье. За бидний зураг маань гараад ирсэн байна. Хэдүүлээ хамтдаа харцгаая. За нэг ийм зураг болсон байна. За дараагийн бичлэгүүдээрээ би энэ хуучин зургуудыг сэргээгээд гэр бүлийн зураг болгох тал дээр бас ахаад хичээлүүдийг оруулах болно. Тэгээд өнөөдрийнхээ бичлэгийг бол ямар ч тач та хэдэд маш ойлгомжтой байдлаар заасан гэдэгтээ итгэлтэй байна. Асуухыг хүссэн асуулт байх юм бол энэ бичлэгийн комент хэсэгт бичээрэй. Дараагийн удаа хэдүүлээ Photoshop дээр бас энэ одоо гэр бүлийн зургийг хэрхэн гоё хадгалж хийх талаар хичээлүүдийг бас үзэх болно. Тэгээд өнөөдрийн миний энэ зааж байгаа Nana Banana бол та бүхний хайртай хүмүүстэй чинь нүүрний дүр төрхийг бол 90-100% хооронд хадгалж байгаа учраас бас тийм ч амар муу зурагт тооцогдохгүй бас нэлээд сайн зурагтай тооцогдсон шүү. Тэгээ та хэд маань яг энэ арийнхын background энтрийг нь өөрийнхөө яг бодож хүсэж байгаа тэр хүссэн өгөгдлөөрөө промпто бичүүлээд хүссэн одоо зураг хүссэн background-та хүссэн одоо хөдөлгөөнтэй биеийн хилэмжийг нь харуулсан тийм хөдөлгөөнүүдээр зургуудаа гаргуулаарай. Тэгээд миний өнөөдрийн арга бол ерөнхийдөө та нарт бол ингэж хийдэг шүү гэдэг чиглүүлэх байдлаар хийсэн байгаа шүү. За өнөөдрийн хичээл та хэдэд маань баг ч гэсэн тус болсон бол маш их баяртай байна. Та бүхэн лайк дараад сувгаа дагвал би илүү олон сонирхолтой хэрэгтэй хичээлүүдийг тогтмол одоо оруулах урам авах болно шүү. Тэгээд хэдүүлээ дараагийн удаа илүү гоё сонирхолтой бичлэгээр уулзъя. Баяртай guys.